За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр хүүхдийн хүнжлийг дэгээ зүгээр хэрхэн нэхэх тухай видео зааврыг хүргэх гэж байна. За өнөөдрийн заавартаа би энэ corner to corner буюу одоо товчлол нь C to C гэж товчилдог байгаа. За тэгээ орчуулах юм бол нэг булангаас нөгөө булан хүртэл ингэж нэхдэг байгаа. Тийм учраас нэг булангаас нөгөө булан гэсэн тийм нэртэй corner to corner. Тэгээд өнөөдрийн хувьд би энэ зүрхийн хэлбэртэй энэ дөрвөлжнийг хэрхэн нэхийг заана. За тэгээ энэ хүнжлийг би нэхдээ ийм 16 ширхэг дөрвөлжин хэсгүүдийг тусад нь нэхэд хамгийн сүүлд нь ингээд тэгээ зүгээр юм уу эсвэл зүгээр энгийн ойдог зүгээр ингээд холбочно. За тэгээд охиныхоо нэрний эхний үсгийг авгийн сүүлийн авгийн ихний үсгтээ ингээ оруулаад нэгцэн байгаа. За одоо зүрхийн хэлбэртэй хэмээн энэ схем нь ингэж харагдах нь байна. За тэгээд энэ дөрвөлжин болгоно ингээд дугаарлцсан байна. 10 дээшээ 11 тэгээд ийшээгээ 11-ээс 21 гэх ингээд дугаарлцсан байна. За тэгээд би нөгөө принтлийн сум нь эхлээсээ харагдах байна. Хамгийн эхлээд бол энэ эхний энэ дөрвөлжингээс эхэлнэ. За тэгээд дараагийнх нь болохоор энэ хоёр сум нь энэ сайн харагдахгүй байна. Эндээс ийшээгээ дандаа юм диагоналдаж ингэж явна гэсэн үг. Ингэж яваад дараачийн 3 дугаар игнээ энэ одоо игнэний 5 байна л да. 1-р игнэний энэ дөрвөлжин, 2-р игнээ нь эндээс ийшээ ингэж явах нь, 3-р игнээ нь эндээсээ ийшээ энэ сумнууд нь ингэж зааж өгч чинь. За 4-р игнээ нь 1 2 3 4 дөрвөлжин үүсгээд ийшээ. За 5-р игнээ нь ийшээ. Ингээд 6-р игнээ нь ингэж хэлж явах нэ. Тэгээд 7-р игнээ нь ийшээ чиглэн гэсэн үг. За тэгээ эндээс 7-р игнээ ингэж дуусаад 8-р игнээс эхлээд энэ зүрхний оруулах нь ингэж эхэлж байна. За ингэ явсаар хагаад хамгийн сүүлийн булангийн дөрвөлжингөө нэхэд дуусгах нэ. За тэгээ ингээд англи нэр хэрвээ та бүхэн интернетээс YouTube-ээс ямар нэгэн янз бүрийн хайхыг хүсвэл нэр нь corner to corner гэсэн энэ нэхээс байгаа. Тэгээд ер нь бол интернетээр дандаа энэ товчилсан хэлбэрээр байгаа. C to C тэгээд pattern гэдэг ингээд нэхээ гэсэн үг. Ингээ интернетээс хайх юм бол та бүхэн ийм нэхээсийн төрөл бүрийн зааврыг олж уншиж чадах нэ. За тэгээд одоо энэ нэхээсээ хэрхэн нэхийг өнөөдөр заая. За би өнөөдрийн хувьд энэ 3.5 мм-ийн дэгээ зүү. За тэгээ ийм өргөнтэй утас хэрэглэнэ. За нөө яг хідэн давхар ирчлээстэй энэ сайн мэдэхгүй байна. Нөгөө яаралк нь байхгүй болохоор. За ингээ хамгийн түрүүнд энэ дөрвөлжингөөс эхэлж нэхэх байгаа 1-р игнэний. За үүнийг нэхдээ та бүхэн slip knot буюу үндсэн гогцоо яаж гаргахаа санаж байгаа бол ингэж гаргаад. За тэгээд хамгийн түрүүнд 6 хонио холбоо явна. За 1 2 3 4 5 6 хонио холбоо. За тэгээд 6 хонио холбооныхоо эхний 1 2 3 энэ дөрөв дэх 1 2 3 дөрөв дэх энэ гогцоондоо double crochet буюу нэг тохолттой давхар нэхээсийг нэхнэ.
За тэгээд хамгийн ихний энэ 3 хонио холбоо маань энэ ихний багнаа үүсгэж байгаа гэсэн үг. За дараа нь тэгээд энэ үлдсэн 2 гогцоондоо мөн адил нэг тохолттой давхар нэхээсээ нэхнэ. За ингээд нийтдээ 1 2 3 4 нэг тохолттой давхар нэхээсээр энэ хамгийн ихний дөрвөлж маань ингэж үүсэж байна. За одоо 2 дугаар игнэ маань одоо эндээс ийшээ ингэж явах нь. За 2 дугаар игнэг явахын тулд 6 хонио холбоогоо дахиад явна. Дахиад энэ дөрвөлж үүсгэн гэсэн үг. Одоо ерөөсөө энэ дөрвөн ширхэг нэг тохолттой давхар нэхээсээр дандаа энэ дөрвөлж ингэж үүсэж явна гэсэн үг. Чаашид. За тэгээ үүний тулд шинээр дөрвөлж үүсгэхийн тулд 6 хонио холбоо эхэлж явна. 1 2 3 4 5 6. За ингээд за дөрөвт гогцоогоо энэ зүүн тогсон гогцооноос эхэлж тоолно. 1 2 3 гээд энэ дөрөвт гогцоондоо давхар нэхээсээ нэхэх тул цаана ингээ 2 гогцоо үлдсэн байх хэвээр. За ингээд 1 2 3 дөрөв дэх гогцоондоо нэг тохолттой давхар нэхээсээ нэхлээ. За ингээ 2 дахь гогцоонд нь нэг тохолттой давхар нэхээс 3-т нь нэг тохолттой давхар нэхээсээ нэхлээ. За одоо ингээд 2 дугаар игнэ маань одоо ингэж явах хэвээр. 2 дугаар игнэ маань одоо энэ дөрвөлжингээ 2 дахь дөрвөлжингээ үүсгэхдээ дөрвөлжингээ ингэж эргүүлээд за тэгээд энэ хамгийн ихний энэ багандаа одоо энэ ингэж байгаа штэ ингэж эргүүлээд тэгээд энэ хамгийн ихний багандаа эхлээд нөгөө холбох нэхээсээр ингэж холбочих. За тэгэнгүүтээ дахиад одоо энэ удаа шинээр дөрвөлж эхлэх учраас 3 гинжи хонио холбоо явна. 1 2 3-ыг яваад тэгээд үлдсэн нийт энэ 4 ширхэг юм юу явж байгаа шүү дээ. 4 баг нь босгож байгаа шүү дээ. За одоо эхнийгаа ингээд 3 гинжи холбоогоор хонио холбоогоор гаргачлаа. Одоо үлдсэн 3-ыг ингээд энэ зайндаа ингээд нэгчнэ. За ингээд 4 1 2 3 4 нэг тохолттой багнаа ингээд үүсгэчлээ. За тэгээ саяын хэс маань одоо ингэж харагдах нь 2 дугаар игнэ 1 дугаар игнэ энэ 2 дугаар игнэ ингээд ихний энэ дөрвөлжинг яваад 2 дахь дөрвөлжинг явсан. За одоо 3 дугаар игнэгээ явахдаа мөн дахиад саяныхтайгаа адилхан эсрэг тал руу дөрвөлжингүүдээ үүсгэж явах нь. За үүний тулд эхлээд 6 шинээр дөрвөлж үүсгэж байгаа учраас 6 хонио холбоо явна. 1 2 3 4 5 6. За тэгээд 1 2 3 4 дэх гогцоондоо нэг тохолттой давхар нэхээсээ нэхнэ. Ингээд дараагийн гогцоонд нэг тохолттой давхар нэхээс ингээд сүүлийн гогцоонд нь нэг тохолттой. За энэ ингээд 1 2 3 нэг тохолттой давхар нэхээсээ нэвчлээ. За ингээд одоо бид 3 дугаар игнэний ихний дөрвөлжингээ үүсгэчлээ. За ингээд цаашаа мөн хийж байгаа нөгөө ихний үүсгэсэн гурвалжингуудаа ингэж эргүүлээд за тэгээд энэ хамгийн ихний нөгөө хонио холбоогоор үүсгэсэн багантайгаа ингээд холбох нэхээсээр холбож байна. За тэгэхээр ингээд энэ ийм хэлбэртэй болж байна. За тэгээд одоо энэ
зайндаа 1 2 3 хоноо холбоо яваад тэгээ үлдсэн 3 багнаа явах нэ. За одоо дараагийн дөрвөлжинтэйгээ яаж холбох вэ гэвэл яг л адилхан. Хамгийн ихний хонио холбоогоор үүсгэсэн энэ багна лугаа зүгээ хийгээд холбох нэхээсээр эхэлж холбоод за тэгээ 3 хонио холбоогоо яваад 1 2 3 хонио холбоогоор хамгийн ихний багнаа үүсгэж байгаа. Ингээд нэг тохолттой давхар нэхээсээрээ 3 удаа явж иж ингээ нийт 4 багнтай дөрвөлжин дандаа үүсгэж явж байгаа. 1-р игнээ 2-р игнээ ингэж явсаа одоо 3-р игнээ энэ сумынхаа дагав ингэж явна. Одоо 4-р игнээ эндээс ийшээ ингэж явах нэ. За одоо 4-р игнийг доороосоо дээшээ чиглэлээр ингэж явах нь. За мөн л адил хамгийн ихний дөрвөлжинг үүсгэхдээ дандаа 6 хонио холбоо явж үүсгэнэ. 1 2 3 4 5 6 нэг тохоод 1 2 3 4 дэх гогцоонд нэг тохолттой давхар нэхээсээ нийт 3 багна үүсгэж явна. За энэ хамгийн ихний нөгөө хонио холбоогоо бас багна гэж тооцоо ингээд нийт 4 багна үүсгэж дөрвөлжин үүсэж байгаа. За ингээд дараагийнхаа дөрвөлжинтэй холбохын тулд өмнөх үүсгэсэн одоо энэ хэсгээ эргүүлээд за тэгээ хамгийн ихний энэ багны 3 хонио холбоогоор үүсгэсэн багна руугаа оруулаад slip stitch буюу холбох нэхээсээр холблоо. За ингээд энэ удаа 1 2 3 гинжээ холбоо хонио холбоо нэг тохоод одоо үлдсэн 3 багнаа явнаа. Нэг 2 3 4. За ингээд дараагийнхын дөрвөлжингийн мөн л адил хамгийн ихний багантайгаа slip stitch буюу холбох нэхээсээр холбоод 1 2 3 гин хонио холбоо яваад ингээ үлдсэн 3 багнаа нэг тохолттой давхар нэхээсээр явна. За ингээд хамгийн сүүлийн дөрвөлжингийнхаа хамгийн ихний багантайгаа холбох нэхээсээр холблоо. 1 2 3 хонио холбоо яваад үлдсэн 3 багнаа нэг тохолттой давхар нэхээсээр явна. За ингээд 4-р игнээ маань саяын доороосоо ингэж явсан. 1 2 3 4. За одоо 5-р игнээ маань дээрээсээ доош чиглэлтэй ингэж явах нь. За ингээ үүний тулд мөн 6 хонио холбоо 1 2 3 4 5 6 нэг тохоод 1 2 3 4 дэх гогцоондоо нэг тохолттой давхар нэхээс ингээ дараагийн 2 гогцоондоо мөн адил нэг тохолттой давхар нэхээсээ нэхнэ. За ингээ өмнөх хийсэн ажлаа ингэж эргүүлээд хамгийн ихний багантайгаа slip stitch буюу холбох нэхээсээр холбоод 1 2 3 хонио холбоо яваад хамгийн эхлэхдээ дандаа 6 хонио холбоо явж эхэлж байгааг та нар анзаарч байгаа. Энэ голын хэсгүүдтэй бол дөрвөлжингийнхэн суур дээр ингээ хийгээ явчихж байгаа болохоор 6 иш 3 хонио холбоо явж байгаа та бүхэн анзаарч байгаа. За ингээд одоо нэг тохолттой
давхар нэхээсээр үлдсэн 3 багнаа нэгчнээ. 2 3 энэ нэг дөрвөлжинд дандаа нийт 4 юм баг нь явж байгаа. Хамгийн ихний нөгөө хонио холбоогоор үүсгэсэн энэ багнаа ингэж тоолоод нийт 4. За ингээд хамгийн дөрвөлжингийнхаа хамгийн ихний багантайгаа холбох нэхээсээр холбоод 1 2 3 зүгт хот хатад нийт холттой давхар нэхээсээр 3 удаа юм аа. За ингээд дараагийн дөрвөлжинд хамгийн ихний энэ багантайгаа слипс гэж буюу холбох нэхээсээр холтлоо. 1 2 3 нийт хот 1 2. За ингээд 4 багнаа үүсгээд за хамгийн сүүлийн дөрвөлжингийнхаа хамгийн ихний багантайгаа багны завсраар жоруулаа холболоо. 1 2 3 нэг тохолттой давхар нэхээсээ 3 удаа явнаа. За ингээд 5 дугаар игнээ маань 5 дөрвөлжингээс 1 2 3 4 5 дөрвөлжингээс бүрдэж байна. 5 дугаар игнээ маань дээрээс доош сууч ингэж харагдаж байна. За одоо 6 дугаар игнээ маань доороос дээш ижиглэлтэй яг дөрөвнийхтэйгээ адилхан ингэ явчихнаа. За ингээд сая 6 дугаар игнэгээ 1 2 3 4 5 6 дөрвөлжин явж дуслаа. Доороосоо дээш ижиглэлтэй. За одоо 7 дугаар игнэгээ мөн 1 2 3 4 5 6 7 дөрвөлжин ингэж нэхэд 8 дугаар ихнээс эхлээд энэ нөгөө зүрхний хээнийхээ оруулга өөрөнгийн уцаа эхлэх нэ. За одоо 7 дугаар игнэгээ яваад дуусгая. 1 2 1 2 3 4 5 6 7. За ингээд 7 дугаар игнээ маань 1 2 3 4 5 6 7 дээш чиглэлтэй дууслаа. 8 дугаар игнийг одоо явъя. Эхний дөрвөлжингөө цагаан өнгөөрөө яваад тэгээд дараагийн 5 дөрвөлжингөө өөр өнгийн оруулга оруулах нэ. За ингээд 8 дугаар игний эхний дөрвөлжингөө 6 хонио холбоогоор эхлэн 1 2 3 4 5 6 ингээ нэг тохоод 1 2 3 4 дахь гогцоондоо нэг тохолттой давхар нэхээсээ нэхэд ингээ үлдсэн 2 гогцоондоо
нэг тохиолдолтой давхар нэхээсээ явна. За ингээд 8 дугаар игнэний эхний дөрвөлжин маань бэлэн боллоо. Одоо нөгөө өмнөх хийсэн ажлаа эргүүлээд 2 дахь эхлээд өөр өнгийн оруулга оруулна. За үүний тулд би ийм өнгийн утсаар оруулга оруулах гэж байна. Тэгээд үндсэн гогцоогоо ингэж үүсгээд за тэгээд энэ хамгийн ихний дөрвөлжингийн хамгийн ихний багналуу зүгөө оруулаад холбох нэхээсээр холбдог байгаа. Та бүхэн санаж байгаа л slip stitch буюу ингээд за тэг ингээд цагаан утас маань цаанаа ингээд үлдэнэ гэсэн үг. Одоо энэ өөрөнгийн оруулгатай утсаараа 3 хоноо холбоо авна. Яг л адилхан. Утас нь л өөрчлөгдөж байгаа болохоос 2 3 хоноо холбоо авчлаа. За би энэ үзүүрээ ингээд давхар нэхээ авчлаа. Ингээд нэг тохоод үлдсэн 3 багнаа явна. Нэг дэх багна. 2 дахь багна. 3 дахь багна. За ингээд эхний 4 багантай дөрвөлж маань үүссэн. За дараагийнх нь дөрвөл ингээд 5 дөрвөлж явцсан байна. Маань ингэж харагдах хэвээр 1 2 3 4 5 8 дугаар игнээ нэг дөрвөл цагаан дөрвөлжин 1 2 3 4 5 одоо үлдсэн 2 дөрвөлж ингээд цагаанаараа явах нэ. За одоо энэ эхний холбосон утас маань энэ дээр ингээд үлдсэн учраас одоо нэг ямар эндээсээ ингэж үргэлжлүүлж явахын оронд би дахиад ийм адилхан өөр цагаан уцаа таслахгүйгээр үлдээгээд өөр цагаан уцаар өөр биш нөгөө дахиад ижилхэн цагаан уцаар гэхдээ тусдаа өөр оролттой уцаар ингээд доотлын эхэлчихнэ. Тэгээд энэ дээдлэлтэй ирэхээр энэ үлдсэн уцаа хэрэглээд доотлолтой ирэхээр энэ доотлын уцаа хэрэглээ ингээд явчихна. За энэ нэг оролттой энэ уцаа дандаа дээдлийн хэсгээ нэгтэй ингэж хэрэглээд одоо энд үлдсэн байгаа шүү дээ. За одоо тэгээ дараагийнхан оролттой нэг уцаар ижилхэн цагаан уцаараа доотлын хэсгээ гүйцэг явчих. За ингээд slip stitch буюу холбох нэхээсээрээ ингээд холбочин. За одоо энэ удаа ингээд энэ улбар шар өнгөө утсаа ингээд орхиод цагаанаараа үргэлжлүүлээ явна гэсэн үг. 1 2 3 За одоо ингээд 8 дугаар игнэ маань дууслаа ингэж харагдах хэвээр. Нэг цагаанаар эхлээд 5 өнгөөр яваад 2 цагаанаар дуусчаа. За одоо 9 дугаар игнэгээ 9 дугаар игнэ маань ингээд доороос тийш явах байгаа. Үүний тулд 1 2 3 цагаан яваад 1 2 3 4 дахиад 5 өөрөнгө яваад
нэг цагаанаар ингээд дуусгах нэ. Дандаа ингээд диагоналдаж явна шүү дээ тий. 9-4-ийн маань. За 9-4-ийг явахдаа 1 2 3 4 5 6 хоног холбоогоор эхэлнэ. Ингээ 1 2 3 4 дахь хогцоонд нэг тохиолдолтой давхар нэхээсээрээ. За энэ маань доороосоо дэш явж байгаа. Ингээ 3 цагаанаа явчлаа. Одоо дахиад 1 2 3 4 5 улбар шоронгороо явна. Тэгэхээр одоо нөгөө энэ цагаан утсаа доотлын хэсэгт үлдээгээд үргэлжлүүлээд нөгөө улбар шар утсаараа үргэлжлүүлээд явна. За тэгээ энэ утас маань доотлолтоо дээдлийн хамгийн ихний энэ баган руугаа одоо энэ утсаа ингээ аваачиханд бол энэ доотлолт нь байгаа. А тэгээ одоо эндээс ингэж холбохын тулд энэ өөрөнгийн утсаа нөгөө дандаа холбох нэхээсээрээ slip stitch буюу холбох нэхээсээрээ ингэ давхарлаад хамгийн ихний нөгөө баган дээр ингэ аваад ирнэ. За тэгээд slip stitch-ээр холбоод за одоо 3 гинжи холбоо, хонио холбоо явна. Би дандаа нөгөө хонио холбоог англиар нь chain гэдэг нөгөө гинжи холбоо гэд хэлээ сурчиж. Ялгаагүй хонио холбоо эсвэл гинжи холбоо. За ингээд үлдсэн 3 багнаа одоо энд явна. Одоо ингээд 5 дөрвөлжин улбар шоронгороо явах нь. Чиний банаа босоод үлдсэн 3 банаа нэг тохиолдолтой давхар нэхээсээр явна. 1 2 3 Тэнгэ 1 2 3 4 одоо 5 дахь үлдсэн. Slip stitch-ээр холбоод 1 2 3 чиний банаа босоод үлдсэн 3 банаа нэг тохиолдолтой давхар нэхээсээр явна. Түрүүн үлдээсэн цагаан утас байгаа шүү дээ. Тэрүүгээрээ нэг дөрвөлж явах нэ. За тэгээ нөгөө цагаан утас маань энд бас энэ хамгийн дээдэлтэй аваачихын тулд мөн л дээдлийн багандаа аваачихын тулд мөн л холбох нэхээсээр slip stitch буюу холбох нэхээсээр давхарлаа явчихна. За ингээд хамгийн ихнийхэн баган дээр ингээ аваад ирнэ. За тэгээд үүнийгээ өөрөнгийнхөө утастайгаа холбоод одоо цагаанаараа явна гэсэн үг. Нөгөө шоронгоо, улбар шоронгоо орхиод 1 2 3 2 дахь баган 3 дахь баган.
За энэ маань ингээд 9 дугаар гинэ байгаа. 9 дугаар гинэ маань энэ. За одоо 10 дугаар гинэ явна. 10 дугаар гинэ маань нэг цаанаар эхлээд 1 2 3 4 5 6 өөрөнгөөр яваад 1 2 3 цаанаар дуусгах нэ. За мөн л хатал 6 хоноо холбоогоо яваад 4 5 6